За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгээд яг подкаст эхлэхийнхаа өмнө нэгэн мэлий хэрвээ та өөрөө подкаст хиймээр байгаа бол манай подкаст solution студийг ашиглаарай. Мэргэжлийн төвшөнд подкаст хийж байгаа. За тэгээд золоо шоу эхлүүлээ. Тэгээд өнөөдрийн дугаарын маань зочин бол комедиан Цэги. Сайн байцгаана уу. Золоо шоуд орж байгаа баяртай байна. За би Цэгид урилга хүлээж авсан маш их баярлалаа. Цэги бол миний одоо хамгийн дотны найзын нэг тэгээс найзтайгаа сайхан яриа өрнүүлнэ гэж бодож байна. Одоо миний бүх юмыг мэдчихэж одоо юу ярих гээд байгаа юм бэ? За. Би өнөөдөр манай Цэгийн орсон үүгийн Sex Before Eating бэлгийн боловсролын тухай контентыг үзлээ надаа маш их таалагдсан. Энэ төсөд ер нь хэрхэн бүтсэн тэгээд яагаад орохор болсон бэ надад бид үзэгч мөн надад яриад өгөөч. Sex Education Before 18 тий. Одоо 18 наснаас өмнө өсвөр насныхан зориулсан контент хийсэн. Тэгээ энэ болохоор Woo гэдэг аппликейшн дээр зөвхөн явж байгаа. Тэгээ Woo маань болохоор Mobicom-ийн аппликейшн байгаа, стриминг үйлчилгээ. Тэгээд яг анх болвол AFE Films за тэгээд Skywalker хамтраад энэ Woo-тэй хамтраад хийх гэж байгаа юм байна гэдэг санал тавьсан. Тэгээд төвшөө холбогдоод UB Comedy-тэй бас хамтарч хийх гэж байгаа. Тэгээд 5 комедиан хөтлөгчөөр ажиллах боломжтой гэдгсэн. Тэгээд миний хувьд бол амар гоё төсөл санагдсан. Тэгээд бас энэний нэг болсондоо айгу баяртай байгаа. Тэгээд 7 хоног болох одоо нэг дугаар гарч байгаа. Одоо 2 дугаар гарцсан. 2 дахь нь минийх байгаа. Тэгээ минийх бол арай нөгөө онцлогтой. Жохон эмхтэй хүн ганцаараа хөтлөгч хийж байгаа хгүй. Одоо жишээлбэл Бата, Содо, Бадрал эдрээ 4 байгаа. Тэгээ би нэмэгдээ ингээд 5 л байгаа. Тэгэхээр эмхтэй хөтлөгч байгаа талаас бас минийх арай жохон онцлог гэж батсан. Тэгээд айгу гоё боломж байна гэж бодоод тэгээд охтуудаа, хөвгүүддээ бас анхаарах хэрэгтэй юмнуудын бас яг өгсөн тийм гоё контентэнд бол оролцсон. Харин тийм би яг тэр эмгтээчүүдийн эмчтэй хийсэн ярилцлага бол маш үнцэнтэй гэж бодсон. Ер нь бол одоо өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсролын бэлгийн харилцааны тухай мэдлэг ер нь ямархуу байдгийг чиний анзаарснаар бол ер нь бол бидний бас гол санаа нь болохоор миний дугаарын бол гол санаа нь гэх юм бол бас одоо хүүхдүүд ингээл хоорондоо ингээл яриад өөр одоо за яг интернетээс янз бүрийн мэдээлэл цуглуулж байгаа. Тэгээ найз нөхдөсөө цуглуулж байгаа. Тэгээд монголчууд ч нэг эцэг эхчүүдтэйгээ тийм нээлттэй ярилцдаг нь бага штэ тийм болохоор бас болсон болоогүй янз бүрийн юмнууд ингээд сонсож мэдэж явдаг. Тэгээ тийм болохоор бас тэр талаас нь бид нар мэргэжлийн эмчтэй нь уулзаад тэгээд яг одоо зөв мессеж өглөхийг айгүй хичээсэн. Одоо ер нь миний анзаарж байгаагаар гэх юм бол яг харцангуугаагүй мэдлэгтэй болцсон л доо интернет эднэр хөгжөөд. Бидний үед ч юм бол арай өөр өсөн шүү дээ. Сонин уншаал одоо нэг лов ерхэлгээл сонин мань уншаал байдаг юм. Тийм байдаг. Тэгээ одоо бол харцангуй сайн мэдлэгтэй болцсон. Гэхдээ зарим нэг одоо анхаарах хэрэгтэй юмнууд байгаа даа. Тэрийг нь бол яг тэр контентоор л гаргахыг хичээсэн. Хамгийн сонирхолтой хэсэг миний хувьд юу байсан бэ гэвэл яг одоо эмгтээчүүдийн эмчтэй ярилцж явах үедээ одоо даавартай болон дааваргүй одоо хамгаалтын тухай. Одоо жишээлбэл одоо охтууд юм эмгтээчүүд ийм аргууд байдаг юм байна. Тэнгүүд нь ийм хэрэглүүл ийм байдаг. Тэгээ тэрийг би сонсоод энэ өстой хэрэгтэй юм байна. Ер нь бол амар тийм өргөн хүрээнд хүрээсэ гэдгийг би өөрөө дотроо бодсон. Хүрх бах гэж бодож байна. Одоо Монголд бол яг тиймэрхүү контент хийгээд байгаа бол ховор штэ тий. Тэгэнгუთ яг тэрэн дээр болохоор бас нөгөө зөв мессежийг айгүй их өгсөн одоо охтууд өөртөө ихтэй байх ч юм уу тий. Өөрийгөө одоо хүндлэх ч юм уу. Тэгээд шийдвэрээ яаж гаргах юм. Одоо бид нар бас одоо харцангуй нөгөө миллионуулууд бид нар чинь одоо доод үедээ бас нөгөө бид нар арай нэг олон жил амьдэрсэн болохоор зарим нэг мэдсэн юмнуудаа бас айгүй хуваалцах хэрэгтэй шүү дээ. Одоо зөндөө алдсан хүмүүс бас байгаа тий. Тийм болохоор бид нар бас өмнө
тэгэж алдчихсан хүмүүс байгаа учраас тэрийг одоо мессеж болгож хүргэх бас айгүй хэрэгтэй юм шиг санагдаад идэгин. Тэгээд тэр контент бол айгүй зөв юм байсан билээ. Тэгээ манай цэгийн 2 хүү өсгөж байгаа. Нэг нь 8-та баган 4-тэй. Ер нь хүүхдүүдтэй 2 хүүдээ ер нь бэлгийн боловсролын тал дээр том болох үед нь ер нь яа гэж бодож байна? Ер нь бол яг том нь одоо 8 таахгүй 2 дугаар анги. Тэгээд жоохон нэг 10 өнгөрөөд нэг 12 3-тай болоод эхлэхээр би бол өөрөө чөлөөтэй ярилцсан гэж боддог. Миний хувьд би чинь харцангуй нээлттэй хүн шүү дээ. Ингээд хүнтэй бол ингээд айгу нээлттэй харилцаж чаддаг. Тэгэхээр хүүхдтэйгээ ч гэсэн найз нэм шиг л байхыг хичээнэ гэж бодож байгаа. Тэгээд юуг зөвийн, юуг бурууын гэхээсээ илүүтэйгээр одоо өөрөөр нь одоо жишээ нь ойлгох чиглүүн л чиглүүлээд яваад тэгээд яг найз шиг нээлттэй ярилцдаг байхыг хичээнэ. Я манай цэгийн маань комедигийн өмнө яг өөрөө битгэс сонсч юу гэж ярьж ирсэн бэ гэвэл чамайг анх ахчин тэг манай цэгийн 2 ахтай өссөн. Айлын баг. Тэгээд яг ахчин чамайг FM-д оруулж исэн гэж хэлсэн. Тэгэнгүүт нь сүлд нь өөрөө тийм тэг FM-ийн хөтлөгч болох хүсэлтэй болоод тэгэнгүүтээ Hi-Fi 98.9 ярьсанд ороод тэгээ бас нэг юуны шөнийн болон өглөөний одоо ток шоу маягийн юм хөтлөжсэн. Тэр тухай яриад өгөөч. Тэр чинь оюутан байхдаа байхгүй юу? Би Монгол Улсын их сургуульд төгссөн. 2006 оноос 10 оны хооронд сурч исэн гэсэн үг. 10 он төгссөн. Тэгээд яг оюутан байх үеэрээ ер нь 10 жилээс эхлээл агаа ингээл фильм сонсдог хажууд. Тэгээд би ингээд хажууд нь цогтал сонсоод явж байгаа шүү дээ. Тэгээд надад бол фильм ингээл амар таалагдаж эхлээд тэгээд өөрөө хөтлөгч болох амар сонирхолтой байсан. Тэгээд 98.9 дээр манай одоо Hi-Fi радио 98 гэж явдаг. Playtime-ыг зохион байгуулдаг Нацгаа ахын радио ихгүй. Тэгээд тэнд ярилцлаганд ороод тэгээд би өөрөө амар сонирхолтой байсан учраас тэнд ер нь бол орж хөтлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд тэр үед бол амар гоё байсан. Одоо бүх хөгжмийн урсгалаар ингээд хуваагдсан хөтлөгчтэй. Хипхоп, электро, инди, альтернатив гэл ингээд хуваагдсан. Тэгээд тэндээс бас би амар гоё тийм хөгжмийн юмд одоо бүр дурлж эхэлж байсан. Тэгээд ер нь бол ах чиглүүлэл би өөрөө болохыг хүсэл тэгэл хөтлөгч болоод тэгээд ажиллаж байсан. Тэгээд оюутан байхдаа л идэвсэн л та. Тэгээд радиод ажилд оронгууд нь тэнд одоо жишээл хөтлөгчийн ч юм уу хөтлөгчийн ур чадварын юу сургалтанд сууж исэн тийм бэлтгэл юм байсан уу? Үгүй ерөнхийдөө тэгэл өөрөөрөө л яг тийм сургалт бол суугаагүй. Гэхдээ би бас FM-д ажилласнаар өөрөө бас айгу дэжгүй юм ярьж сурсан юм болов уу гэж боддtiin бас. Чамайг яг анх ахтайгаа цуг FM сонсож байх үед яг чиний хамгийн дуртай хөтлөгч сонсох дуртай хөтлөгч юм байсан бэ? Тухайн үед болохоор 105.5 гэд FM байдаг байсан. Тэгээ тэр нь болохоор тухайн үеийн одоо залуучуудын амар сонсдог. Тэр үеийн FM-ийн шоуднууд ч бас айгу гоё сонирхолтой бид нар чинь шууд интернет рүү ороод хүссэн дуугаа сонсол ч юм уу CD-нүүдэд цуглуулаад сонсоод авах боломж нь амар хэцүү. Тэгээд яг гоё хөгжмүүдийг ингэж өгч чаддаг байсан. 105.5 их сонсдог байсан. Тэгээд 98.9 дээр бол Нацгаах өөрөө Тамирагийн микс гэдэг нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэр шоу бас айгуу гоё. Тэгээд Хатна Учка гэдэг альтернатив Hi-Fi альтернатив гэдэг шоу байсан. За тэрийг бас айгуу сонсдог байсан. Тэгээд ер нь яг 98.9-ийн бүх шоунууд айгуу гоё байсан. Маа тэр үеийн одоо хөтлөгчийн туршлага бас чиний одоо хөгжмийн одоо мэдрэмжийг бас чиглүүлж өгсөн байна тийм ээ. Чиглүүлж өгсөн. Тухайн үед ч айгуу рок гэж явдаг байлаа шүү дээ. Тэгэл тэр үед бол яг инди хөгжим альтернатив гэдэг юмд амар дурлцсан. Тэгэл Нисманс жилдээ 2 удаа тоглолт хийхэд очиад үздэг. Тэгээ 7 хоног болгоон радиогоос зохион байгуулдаг инди парти гээд болдог. Тэрэн дээр очихоор нөгөө амар тийм гоё хөгжмөн дээр бүжиглэн те. Зүгээр нэг одоо юуны хорооллын ч юм уу эсвэл сансрын ч юм уу баранд явдаг доонууд чинь нэг юм байгаа шүү дээ. Тэгэхэд бид нэр тийм амар тийм хөгжмөлөг
гоё хөгжмөн дээр одоо жишээ нь бүжилж мэжлээл тийм дууг сонсоол байж гин гэдэг найз нөхдөд цогтой бөөнөрөө байна гэдэг бол амар гоё мөчүүд байсан. Cool. Тэр үед чинь хаан тэр инди одоо партинууд нь зохиогдож ирсэн. Тэрийг болохоор яг Hi-Fi радиогийнхан зохион байгуулдаг. Тэгээд 5 дахь өдөр болгон бид нар айгүй олон газар хийдэг байсан. Одоо UB Paddles-ийн тэнд нэг юм шалан хөдөлдөг нэг клуб байсан. Mass гэдэг үйлчлэл явуулаа. Нэрээ нас мартчих. Тэнд Red Balcon ч л 2 давхартан ч л айгүй олон газар хийжсэн. Тэгээ яг 5 дахь өдөр болгон бид нар чинь ингээл такса хэвлээл. Тэгэл хөрхөн өндөр чинь такс 1000 ч л 2000 ч л нэг тиймэрхүүнтэй. Тэгэл гой дуунууд явдаг. Дандаа FM-ийн хөтлөгчнөр өөрсдийнхээ дууг тавьдаг. Одоо жишээ нь тэнд бүр реге хөгжмийн нэвтрүүлэг явдаг гэсэн. BD-гээ залууталдаг гэсэн. Реге хөгжмийн партинууд асуулдаг байсан. Тэгэл альтернатив инди гэл хөтлөгчнөр бүгдээ манай Roxy гэдээ бас нэг охин байгаа. Тэр эднэр ингээ өөрсдийнхээ сетийг ингээ явуулдаг. Тэгэл хипхоп сет, электро сет, рок тэ. Тэгэл ингээд яваад янз бүрийн гоё хөгжмөд сонсоод ер нь л айгүй гоё илт гэсэн. Бэс манай цэгийн хөгжмийн мэдрэмж маш их үнэлдэг. Одоо жишээ нь намайг тэгээ 290-ийн хөгжмөнтэй болон 290-ийн подкастын дараа нэг Аратан гэдэг хамтлагтай танилцуулаад яасан Монголын сонирхолтой одоо тэгээ гол урсгалын биш тийм жоохон инди талтай уран бүтээлчтэй танилцуулж байгаад ер нь баярлдаг. Гэт цэгийн хувьд чиний одоо хамгийн дурсамжтай амьд хөгжмийн тоглолт юу юм бэ? Тэрийг надад бол мэдмээр. Би бол яг гадагшаа яваад одоо фестивал үзхийг амар их хүсдэгтэй. Одоогор тэгтээ ерөөсөж чадаагүй байна. Яг ингээд амар сэтгэл дүлцсэн гэхээр айгүй олон байдаг байхгүй юу. Тэгэл тэр үеэс чинь бид нэр Lemons-ийн тоглолт, Nisvans-ийн тоглолтыг алгасахгүй байнга үзнэ. Амьд хөгжмийн тоглолтуудыг байнга үзнэ. Тэгэл ер нь бол сэтгэлд амар үлддэг нь playtime л байдаг. Жил болгон амар хүлээж очдог. Одоо хамгийн анх 7 оноос л эхэлж очсон бах би. Тэр чинь бол нэлээд дээрээс эхэлсэн шүү дээ playtime. Тэг чинь би 7 онд чинь UB Palace болж явахт нь очиод тэгээд 8 онд Хамбогдод анх хоногор болж эхлээд тэрний дараагаас гачууртад болж эхэлсэн байхгүй. Тэрөөсө жил болгон алгасдаггүй. Тэгээ хүүхд төрүүлээд одоо нэг жил нь 12 онд жишээ нь манай том хүүхд төрсэн байсан байхгүй. Тэгээд яг зун нь манай хүүхд 5 сар төрсэн. Тэгэл зун нь хүүхд дөнгөж 1-2 сартай байхад нь би ээжигээ дагуулад, нөхрөө дагуулад, хүүхдэд дагуулад бүгд хажиж байгаа байхгүй тийснэ. Хажууд нэг амралтан дээр ээжиг хүүхдтэйгээ цуглдэж байна заяа. Хэрэг болонгот би ирээд одоо хөхөлнө гэл тэгэж ээжиг байлгангуудаа нөхөр бит хоёр тоглолтоо үзэж явж ийсэн. Гэтэ яг тэр жил бол хоноогүй л те. Тэгэл тэрний дараагаас одоо жишээ нь хамгийн сүүлийн жил гингууд өнгөрсөн жил 100 би жишээ нь 2 хүүхдээ аваад утсан. Тэгээд ер нь хүүхдүүдтэй ч гэсэн багаас нь бас нэг юм байдаг мэдэг те тийм хөгжмийн бас мэдрэмж эднэрийг бас үлдээ хийсэн гэж айгүй хүсдэг. Яг тэгэхээр миний амьдралд бол хөгжим амар одоо хамгийн л гоё зүйлүүдийн нэг тийм болохоор дэлжил болгоно. Playtime л амар сэтгэлд үлддэг юм байна да ер нь бол. За тэгээд дараа жилийн playtime дээр нэг гоё амьд хөгжмийг мэдэрнэ. Тэгээд бас сүүлийн жилүүдэд нөгөө бид нар одоо асрууд дээр UB comedy-гийнхан яг нөгөө тоглолтоо хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр бас айгуу гоё байгаа. Тэгээд бид нар чинь артист гэд ороод тэгээд ер нь бол асрууд дээр бид нар өөрсдийнхээ тоглолтыг хийгээд комедигаа яриад тэгээ байж байгаа. Тэр нь бас айгуу гоё байгаа. Сүүлийн жилүүдэд. La Vie en Rose гэдэг асар дотор тоглож ирсэн шүү. Тий. Тэр бас cool мэдрэмж байсан юм. Миний санаж байгаа бол яг бид нар анхны удаа playtime яг анхны албан ёсоор нэг тийм артист болж ирсэн та 2 жил өмнө жилөө. Тий. Тэгэхэд чин La Vie en Rose Бата Хану ганг бид дөрөв очиод. Тэгэл нэг шөнийн 2 гээд тоглох байсан. Тэгээ тоглох байсан чинь юу вүлээ? Кино гаргаж ирсэн ч лөө яасан бэ? Кино гаргасны дараа тоглох байсан чинь манай юуны рокийн одоо бурхад хурж ирээд 4 гэртэл гитар тоглоод. Тэгээ хүлээгээ тоглосон доо. Тэгээ гоё байсан үнэхээр гүйлээсэн. Тий. Тэгээд тэгээс амьд хөгжмөөс жоохон өндөрөөд
2019-нд цэгийн бэкпакер найзтайгаа аялсан. Тий. Чи юу нэр аялах дуртай хүн бэ? Тэгээд тэр аяллын тухай суулцаж өгөөч юу яах гэж аялсан. За аялал гэдэг ярингот амар сони юм болно заяа. За. Би ер нь бол аялах амар дуртай. Гэхдээ нөгөө тэр болгон боломж гараад идэггүй. Одоо яг энийг ингээд яриад эхлэнгүүт одоо аялал гарч байгаа маань бас нэг шалтгаантай гараад идэг. Ягаад тэгэхээр нэг тийм ямар нэг юм хайгаад гараад идэг. Тэгээд тэр чинь нөгөө найз охинтойгоо хоёулаа цугтаа зүгээр өөрөвч үрээд явсан штеп. Нэг 7 хоног явчихад ирсэн. Тэгээд тэрний өмнө болохоор би ганцаараа аялж байсан төгөлөг. Тэрийг би комеди дээр бас ярьжсэн. Зарим хүмүүс сонсчихсан байж магадгүй. Тэр нь болохоор бүр 2000 хэдэн юм те 13 он ч юм уу. Тэгэхэд би зүгээр автобусанд суугаад хөсгөл рүү ганцаараа аялсан. Тэгээд ерөөсөө хөсгөл явж үзээгүй хөсгөл далайг л үзмээр байна гэдэг юм өсөлтэй. Тэгээд яг нөгөө замын унаанд ингээд замын унаашаа зүгээр нөгөө орон нутгийн автобуснууд байдаг штэ. Тэрэнд 38,000 гэжсэн санагч нэг талдаа. Тэгэл яг ингээл орой 8 цагт автобусандаа суугаагаараа 12 цаг ингээд автобустай явал шууд өглөө нь мөрөнд очдог байхгүй 8 цагийн үед. Тэгээ шөнө нь болвол ингээл суугаагаараа явж байгаа штэ тэр чинь. Тэгээд өглөө нь очингуудаа цаашаага шууд татгал руугаа нэг амралтын газар очиод ганцаараа. Тэгээд далайн эрэг дээр яг далайгаа хараад ингээд хоёр хонсон. Амар хүүтэн устай байт юм бэлээ. Хөвсгөлийн далай. Тэгээд дотор нь орно гэдэг нэг тийм юм баг. Хөлөө жоох игээл бүр хөлтгөж байгаа юм чинь. Тэгэл хоёр онцол буцаал автосандаа суугаад иржсэн. Тэгээд бас нөгөө амар уртудаан хугацаагаар нөгөө би чинь явах боломж айгүй багтайгаа. Тэгэхээр хоёр хүүхэдтэй учраас тий. Тэгэхэд бол нэг хүүхэдтэй л бас л та. Тэгээд сая сүүлийн аялал дээр ч гэсэн би хоёр хүүхэдтэй үлдээгээд явж байгаа. Тэгэхээр айгүй бага хугацаанд их юм үзчихсэн гэж үзчихсэн. Тэгээ бид хоёр цугтаа юугаар ороод Малайз ороод тэгээ Сингапур ороод тэгээ Гванжу ороод тэгээд нааш ирсэн байхгүй. Тэгээ 7 хоногийн дотор ерөнхийдөө бас нөгөө замынхаа уг нь арай хямдхныг бодох юм бол бид хоёр газраар хитдэг явж маад гэж болохоор байсан. Гэхдээ би нөгөө ардаа цаг хугацаанд баригдаад шууд нисээд яваад явчаад ирсэн. Тэгээд тэр аялал ч гэсэн бас нэг юм хайж явж исэн. Тэр нь болохоор би ер нь аялалд гарахтаа ер нь жоохон нэг тийм юмнуудаас ингээ ангижрах юм те. Одоо яг амьдарч байгаа энэ орчин байдлаасаа жоохон салах юм бодох ч юм уу, юм харах ч юм уу, тиймэрхүү байдлаар гард юм шиг байна. Тэгээд мэдээж хоёр хүүхэдтэй юм чинь цаанаа бас нөгөө тэр хоёроо үлдээж байгаа учраас урт хугацаагаар явж чаддгүй. Тэгтээ зарим хүмүүсийг харахаар ингээл сар мараар ингээл шууд өргөвчөө өрөөл ямар олон газар аялаад идэг штеп. Тийм юмэг бол амар хүсдэг. Тэгээд хүүхдүүд бас томроод эхлэхээр угаасаа болно баг гэж боддог. Тэгээд тэрэнд бол нэг яардгүй. Тэгтээ аялах бол туртай. Зүг. Тэгэл одоо нэг жил 2 жилийн дараа хил мэл нэгдэд энэ коронагийн асуудал бас шийдэгдэх юм бол бас аялах юу н боломжтой болох байгаа. За тэгээд аялал ярьсан чинь ер нь би чинь Instagram-ыг ухангууд одоо надад юу таарсан бэ гэвэл юу хүүхдээ боловсролд яаж бэлтэх вэ гэсэн нэг номнод байсан. За. Чи юу хүүхдээ болоод өөрөө яаж боловсрал авч ирсэн бэ? Тэгэнгүүт нь одоо ер нь хүүхдүүдэд яаж одоо хүмүүжүүлээд боловсруулъя гэж боддог. Чиний ер нь байр суурь юу вэ? Тэр номыг чинь яг нөгөө яг хүүхд сургуульд орох гэжсэн. Тэгээд сургуульд орохын өмнө би юуг нь бэлтгэх хэрэгтэй юм бол гэж бодоод уншсан байхгүй. Ер нь яг хүүхдүүдэд яаж хүмүүжлэх вэ гэдэг тэр би өөрөө бас амар тэгэж боддог байхгүй. Өөрийгөө би бол амар супер хүмүүжсэн хүн гэж одоо бол боддгоо. Окей, би одоо яг бас ингээл амьдралынхаа явцад ингээл хүмүүцсээр л байгаа. Айгу олон юмыг ингээл шинээр нээгээл ойлгоол ухаарал ч юм ингээл яваалгаа. Тэгэхээр хүүхдийн тал дээр бол яг би хүүхдүүдэд боловсралтай тэрнээсээ өмнө бас айгу зөв хүн болоосай л гэж боддог. Тэгээд тэрэнд нь би өөрөө нөгөө хилээд хөөе чи зөв хүн болох хэрэгтэй гэж хилээд нэмэргүй шүү дээ. Тэгэхээр нөгөө би өөрөө тэнд чи үлгэрлэх хэрэгтэй хажууд нь би одоо айгүй айтайхан зөв байж иж магадгүй одоо жишээ нь өглөө цугтаа хүүхдтэйгээ өглөөний цайгаа уудаг ч юм уу тиймэрхүү байж иж хүмүүжих хэрэгтэй. Гэхдээ яг ингээд
100% ингээд би өөрийгөө амар сайн гэж хэлэхгүй. Хичээдэг. Тийм байхыг одоо айгу хажууд нь үлгэрлээд зөв байхыг хичээдэг. Тэгэл хэрвээ би ингээд зөв байх юм бол тэр хоёр маань үлгэрлээд зөв байна гэж боддог. Тэгээд хүүхдүүд бол юмыг нэг наантай цаантай ойлгодог. Тэгээд нэг юм зөв хүн л болчихсоо одоо нэг юу гэмтэй хүнийг ойлгодог тий. Хүнийг одоо хүнтэй нэлттэй ингээ харилцаж чаддаг ч юм. Тийм байгаасаа гэж хүсдэг тий. Тийм болохыг л хичээн тий. Зөв. Юмыг хайрладаг, ойлгодог тий. Нэг тиймэрхүү. Одоо орчин үед Монголд одоо чамшиг зөндөө олон тий ганц бие ээжүүд байгаа. Тэгээд ер нь ганц бие ээж ер нь ямар байдаг юм бэ? Тэгэнгүүтээ хүүхд хүмүүжил дээр бас ер нь тэр талаар яриад өгөөч. Бас нэг ёсны одоо жишээлбэл нэг 10 жилийн охтууд ч юм уу бас оюутан охтууд хүүхдүүд бас сонсдог болохоор тэр талаар би бас дурдъя гэж бодсон. За. Яг тэгвэл манай цэгийн одоо юуны вүүгийн 2 дугаар эпизодыг энэ дугаарыг нь үзэх юм бол тэнцээчин жил болгон 4,000 өсвөр насны охтууд хүүхэдтэй болдог. Тэгээд тэнгууд жил болгоно 13,000 хүүхдүүд одоо жишээлбэл ирээдүйн хүмүүжлэнд янз бүрийн асуудалтай энэс болдог. Тэгэхээр энэ тал дээр бас ярих гэж би бодсон. Маш чухал зүйл юм чаа. Яг амьдрал ч янз бүр шүү дээ. Одоо зарим хүмүүс бол одоо гэр бүл бүтэн ингээд байж байгаа. Зарим хүүхдүүд магадгүй нэг нь ээж нь байхгүй эсвэл нэг нь аав нь байхгүй. Хоёулаач байхгүй хүүхдүүд байж болно тий. Яг нэг single mom хүүхэд өсгөх эднэр гэдэг тал дээр бол окей. Угаасаа амьдралд ийм байдаг учраас би бол хүүхдүүдтэй яг зүгээр ойлгуулах та аав нь байгаа. Ээж нь байгаа. Хоёулаа байгаа. Хоёулаа та хоёр тайртай. Тэгтээ ингээл цуг амьдарч чадахгүй байгаа. Иймэрхүүл нөхцөл байдалд байгаа л гэдэг юм ерөнхийдөө хэлдэг. Тэр маань өөртөө яг хүүхдүүдэд тодорхой хэмжээний одоо нөлөө үзүүлж байгаа л халтай амьдралд нь ч юм уу. Магадгүй сэтгэл санааны хувьд ч юм уу тиймэрхүү юм байгаа. Тэгтээ тэр болгоныг одоо ойлгодог болно гэж би боддог. Одоо л 8 та хүүхд бол гарцангуугаагүй ерхий ойлгочод байгаа. Тэгээд том болоод бүр илүү сайн ойлгодог болно. Тэгээд ер нь бол яг хүн болгоно л гэр бүлийн бүтэн байхыг хүсэн шүү дээ. Одоо ингээл хүүхдүүд нээж автгаа ингээл байж ах юм бол жаргалтай гэж хүсэж байгаа. Гэхдээ янз бүрийн юм тохиолдож байна. Тэр болгонд одоо жишээ нь яг нэг хэсэгтээ бол эхэндээ бол ингээл за яана одоо хүмүүс одоо юу гэх болч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү бодлоод орж ирдэг юм билээ. Гэхдээ одоо нэгэнт тийм болцсон юм чинь яг хамгийн гол нь өсвөр насны охтуудад одоо хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр эхлээд бид нар нөгөө үерхдэг ч тийм ингээд үерхэж байгаад хүүхдтэй болоод тэгээд хүнтэй суучдаг ч юм уу тийм юм гарахгүй байхын тулд охтууд маань одоо ирээдүгөө одоо төлөвлөөд гэр бүлийн төлөвлөхөө гэж нэг юм байх хэрэгтэй. Тэгээд нөгөө бас алсаа чи өөрөө яг ямар зоригтой хүн юу хүсэж байгаа хүн ингэдгээ бас нэг харах хэрэгтэй байдгийм байх шүү гэдэг юм зүгээр боддог би. Мэдээж 2 хүүхэдтэй болсон нь бол үнэхээр сайхан. Тэгтээ жишээ нь одоо би хүнтэй суухаасаа өмнө бол оюутан байж байгаа хүнтэй суусан тийм төгсөнгүүтэй. Тэгээд зүгээр хэрвээ тэр үедээ одоо жишээ нь зорилгоо ингээд харсан бол тий одоо тэр үедээ тавьсан зорилго маань болохоор нэг тийм мэдгүй одоо юу гэх тэр үедээ яг зорилгоо сайн бодоогүй ч юм уу тий тэгэл окей ингээд гэр бүлтэй болол ингээд амьдрах нь одоо тэрнээс том зорилго морилго тавиагүй байсантай бас холбоотой байд юм болов уу гэж бас хардаг ер нь бол тэгээд нөгөө гинэн жоохоо охтууд чинь тэгээ нэг хүнд амар хайртай болчдөг. Тэгэл хүнтэй суучдаг. Тэг яг зорилгоо ч юм уу тэр юм нэг харах хэрэгтэй баг. Тэгэх юм бол окей одоо охтууд бол хамгаалах бүх юм л мэдж байгаа байлгүй те.
Ойлгогдож байна уу? Би тэгтээ сая амар замбрааг ирчихв. Ойлгомжтой ярьсан. Би бол ойлгосон. Хөгтөд ч гэсэн ер нь ойлгох байхаа. Хэрвээ яг өөрийнхөө хүсэл нь амар гоё сайхан гэр бүл үүсгээд тэгээд ингээл амьдраад ажиллаа гээл ч юм ингээд амьдрах гэж байгаа бол тэгэл хайр туntайгаа суух хэрэгтэй шүү дээ. Хэрвээ чи өөрөө магадгүй би ингээд амар том амжилтанд хүрэн ч юм уу тэр хүний тавьж байгаа амжилт чинь янз бүр байхгүй тий. Нэг нь сайхан гэр бүл гэдэг амжилт байж болно. Нэгэн талтаа одоо юу ч гэдэг өөрийнхөө туртай амиг хийгээд амар амжилтанд хүрэх ч юм уу янз бүр байхгүй. Тэгэхээр тэр амжилтаа зорилгоо ч юм уу тодорхойлох гэдэг юм амар чухал юм шиг санагдсан. Тий. Зөв. Тэг би яс ер нь анзаарангууд нь манай нийгэмд ер нь бол багахгүй ганц би ээжүүд байдаг. Би тэгэд нэг осны маш их одоо бахархдаг эсвэл амар дайчин бүсгүүчүүд гэж боддог. Яагаад гэвэл тий. Ганцаараа ажил хийгээл тэгэл хүүхдүүдэд өсгөөл. Тэм зөндөө олон одоо кейсүүд байгаа. Тэнгүүд нь ер нь эрэгтэйчүүд нь салангуудаа ер нь хүүхдүүдэд хэр яадаг юм бол дэмждэг юм бол янз бүр тэгэл кейс болгон өөр бага. Тэгээ нөгөө дийлэнхийн бодох юм бол ер нь ямар байдаг юм бол яг бас эцэг гэдэг үүргээ хариуцдаг юм болоо. Тэр хоёр хүмүүсээс шалтгаалдаг байх. Одоо жишээлбэл ээж нь жишээ нь хүүхдүүдэд эцэгтэй нуулзуулахгүй нь. Эсвэл магадгүй шүүхэр шийдвэр гараад тодорхой цаг заагаад өгдөг ч юм уу юу гэдэг чинь. Ер нь бол ихэвчлэн аав нар нь бол хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгө гэж бол өгж байгаа баг. Тэгээд ээж нь уулзуулахгүй гэдгээсээ хамаарат хүүхдүүдтэйгээ уулзж байгаа баг. Би бол зүгээр хүүхдтэй банк лавтын уулзуулдаг л та. Тий. Зөв. Одоо тэгэхээр хүүхдүүд ярьсан болохоор бас нэг мэдээлэл хэлье. Тэгвэл DKX гэдэг подкаст хамт хийх гэж байгаа. Тэгээ тийм болохоор яг видео description дээрээ бол DKX гэдэг манай YouTube channel-ийн линкийг тавьсан. Тийм болохоор тэрэн дээр subscribe дараарай. Ер нь бол амар сонирхолтой контент гаргана. Чи ер нь би чамд анх энэ санааг ярихад чамд ер нь ямар хөө санагдсан бэ? Ер нь яг би өөрөө нэг подкаст ч юм уу ямар нэг юм хийхинсэн гэж бодож ирсэн. Тэгээд золоо надад санал тавихад бол амар одоо гоё санагдсан. Тэгээд окей хоёлаа хий гэд. Тэгээд золоо бит хоёрын хувьд чинь амар сайн найзуучтай одоо ер нь бол байнга ингээл би биндээ шинэ мэдсэн сурсан юмнуудаа зааж өгцгөөгөл тий. Тэгэл одоо жишээ нь комеди дээр манай золооч нь өөрөө надаа ингээл зөвлөхөөгөл энэ жокоо ингүүл зүгээр гэл би ч гэсэн одоо золоог жишээ нь монголоор ярихад хайтлаа. Тэгэж подкастн дээр тэгээ ярьсан чинь тэгэж буруу ойлгогдоод байна. Тэр үгээ тэгэж хэрлэх хэрэгтэй гэл тэгдэг ч юм уу. Тэгээд тэр би бинийг айгуу сайн ойлгодог учраас ер нь энэ подкастаас айгүй айтахан гоё болох бах гэж харж байгаа. Тэгээд хүмүүс яг ингээл янз бүр ярьдаг шүү дээ. Ингээл одоо би нөгөө комент моментнд ч амар ач холбогдлоо шүү дээ. Тэгэнгүүт жишээ нь эпизод 5 мав дээр чинь цэгийн одоо сексэс өөр юм ярихгүй юм бодохгүй ингээл бичиж хичээлээд. Үгүй шүү өөр юм боддtiin. Гэхдээ тим юмны контент хийх гэж байгаа. Тэр бас тэгээд хэрэгтэй гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр түрүүн би нэг хэлсэн шүү дээ. Бидний үед зүгээр сонирхол хийсэн. Бид нэр сонио уншаал тэрэн дээр нь ингээл нэг анхааруулах юмнууд байждагтэй төвчин гэдэг бол хамгийн сайн хамгаалалт гэж мэгэл тээ. Төвчих бол хамгийн сайн хамгаалалт мамгаалт. Тэгэнгүүт ингээд захиа хичээл хүмүүс би нэг хүүхдэд сайн болцсон чинь тэгсэн ингэсэн гэл хүмүүс захиа хичсэн. Тэрийг бид нэр уншаал нөгөө сонингийн редакц нь хариуллаа л тээ. Тэгээ тиймэрхүү юмнуудыг уншиж одоо байдаг гэсэн. Тэр бидний хувьд амар сонирхолтой зүйл байсан байхгүй юу? Ялчгүй тэрийг сонирхол ингээл уншдаг л байсан. Тэгээд нэг талаасаа тэр чинь зөв одоо хэрэгтэй юм байна. Өгчл байгаа байхгүй. Яагаад тийм подкаст байж болохгүй гэж те. Тий. Одоо тэгээд бас тийм хийж байгаа хүмүүс ч гэсэн нэлээд олон болж байна. Тийм болохоор
хоёр сайн найзуудын бас нэг сонирхолтой сэдвээр подкаст болно. Тэгээд тэрний бас нэг онцлог нь юу вэ гэвэл яг үзэгч нартайгаа харьцсан. Ягаад гэвэл бид нар бас мэйл хаягтай байгаа. Тэр мэйл рүү өөрсдийнхөө асуултуудаа явуулаад мөн бас бид нар мэрэгжлийн салбарын хүмүүс ураад бас яг тий хөгжилтэй байхаас илүү бас мэдлэг хуваалцах сонирхолтой байгаа. Тийм болохоор хамтдаа хөгжилтэй суралцъя гэж бодож байна. Post бас намайг юу н 13 14 тахад Bravo гэж хүүхдүүд одоо өсвөр насны сэтгүүлээс нэмж янз бүрийн хөгжмийн одуудтай ярилцлагууд мэдээ янз бүрийн хувцсны тухай мэдээлэл тэгэнгүүт нь тэнцэн бас нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн биш. Одоо тий ярих юм бол тий батагаас асуулт асуу одоо эмэгтэй нар юу нэ инхмаагаас асуултаа асуу тэгэнгүүт нь эрэгтэй хөвгүүд бол тэр батагаас нь асуулт асуугаад нөгөөдг нь хариулдаг. Тэгэнгүүт нь тэг инхмаагаас асуунгууд инхмаа эмэгтэйчүүдийн тухай асуулт октодын асуултан дээр асуудаг. Тэгэхээр бид хоёрын хувьд бас нэг онцлог нь тэр байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байгаа гэдэг нь айгу онцлог болно гэж бодож байгаа. Зүгээр хоёр найз охин ярьж байгаа биш. Нэг нь эрэгтэй талаас нь, нэг нь эмэгтэй талаас нь бас нэг хараад ярилцах те. Эсвэл одоо бас үгүй охтуудад ийм асуудал, хөвгүүдэд ийм асуудал гэдэг талаас нь бас харах болов гэж бодод та те. Харин тий би биенийхээ одоо жишээл би өөрийнхөө үзэл бодлоо ярингууд нь тэр одоо эрэгтэй хүмүүсийн бодолтой нийлж мангадгүй эрэгтэйчүүдэд төлөөлөөд нөгөө тэгвэр цэгийн эмэгтэйчүүдийн тий талаас нь яриад тэгэнгүүт нь хоёлаа тэр талаар нь ярилцаад бодоод энэ юм байдаг шүү тэр тийм байдаг шүү тэгэнгүүт нь яг мэрэгжлийн одоо жишээлбэл эрэгтэйчүүдийн эмч юм уу эсвэл эмэгтэйчүүдийн эмч ярангуудаа тэрийг бас шинжлэх ухааны одоо биологи химийн талаас ярина шүү тий. Тэгээ бид хоёр амар лаг мэдлэгтэй дээч биш те. Ерөнхийдөө яг тэр хүмүүстэй бас цугтаа хамтарч ингэж бас гоё мэдээлэл эднэр өгсөн. Гоё юм хийнэ. Тэгээ гоё юм ин аберсмас тэгээ мэдлэгтэй болно. Бас зүгээр одоо нэг тийм тэгээ Facebook постны дагуу юм уу шигдэг гэдэг нэг үлгэр яриад. Гэтэ бас хөгжилтэй байх бас бодно. Маш хөгжилтэй подкаст болно. Өөр бидээс юу асууж ирсэн мөлий. Ер нь чи хоёр ахтай өссөн. Одоо тэгээ хоёр хүү өсгөж байгаа. Тэгээ хоёр ахтай өссөн болохоор ер нь одоо хүү өсгөх илүү чамд амар санагддаг. Мэдгүй одоо өмнө өсгөж үзээгүй болохоор тэгэл хоёр хүү төрсэн болохоор тэгэл өсөхөөс аргагүй. Нэг тийм охин байвал амар хүү байвал амарт гэдэг юм угаасаа байхгүй бах. Хүүхэд өсгөн гэдэг чинь миний хувьд бол амар одоо чухал тэгсэн мөртлөө хэцүү тийм одоо зүйл юм байлээ. Тэгэл одоо ингээл танилцаал явж л шүү дээ. Бас суралцаал явж л одоо жишээлбэл хүүхдүүдийн сэтгэл санаа манаа эсвэл эрүүл мэнд те боловсрол ингээл зөндөө олон юмд ингээд санаа тавих хэрэгтэй. Тэгээд би тодорхой хэмжээний амар том үүрэг хариуцлага өөр дээрээ одоо авсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг хоёр ахтайгаа өссөн болохоор хөвгүүд бол угаасаа ийм байдгийн, тийм байдгийн гэдгийг одоо мэднэ гэдэг ч юм уу. Тийм бил биш. Бүх юм шинээр ингээд би бол хоёр ахыхаа дүүнэж үзсэн. Тэгээ хоёр ахтай ингээл тэр хоёроос амар үлгэр жишээ аваад ч юм уу тэгэж байдаг байсан. Тэгээд одоо би бас боддیں۔ Айлын том хүүхэд нь одоо жишээ нь дүүдээ бол бүх юмыг л зааж өгч байгаа. Яг дүүрээд гэлээ мэлээ л дээ. Тэгээд ер нь бол бүх юм шинээр ингээл суралцаал явуулсан тий. Найзгаа уучлаа. Найз нь амар тэ утахгүй асуулт асуучихлаа. Яг л зөв яриа шиг. За зүгээр. Тэгтээ чиний тэр нэг амар постод амар хөөрхөн байсан. Нөгөө багасаа энэ хэдийн тоо гэж асуусан чинь ахын туслах гад нөгөөх нь хоёр гар ингээ яасан чинь энийг нь 5 гэж. Энэ хідэн хороо байна гэдэг чинь. Уг нь 10 шүү дээ. 5. Тэгэд ёо танаа хоёр багыг харангууд нэг амар тийм игдүүтэй. Би бол ер нь амар хөөгт дуртай л да. Амар игдүүтэй ялангуяа багш нэг тийм жижигхэн нэг тийм том хатартай. Надтай амар адилхан. Харин тийм чамтай амар адилхан. Харин
Ер нь чиний ер нь байр суурь юу ягаад гэвэл чи намайг мэдэн штэ би бол өөрөө тэгээ нэг 40 гарангуудаа нэг хүнтэй суугаад хүүхдтэй болоо гэж бодож байгаа. Өөрийгөө ер нь нэг тийм төлөвшөөгүй бэлэн биш гэж бодож байгаа. Дээрс нь би одоо хэрвээ гэр бүл байгуулах юм бол ер нь гэр бүлтэй нэг цаг зав гарахгүй байх талдаа гэж ер нь бодоод байгаа. Тийм яг уу тэгэл гэр бүлтэй болоод одоо бас нэг тэр чинь хариуцлага ирчихэж байгаа шүү дээ. Одоо айлын эхнэр байх. Эсвэл айлын нөхөр байх тий. Эсвэл хин нэгний ээж аав байх гэдэг хариуцлага дээр очиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээний зарим нэг зүйл чинь ингээд хязгаарлагдаж эхэлнэ. Тийм болохоор одоо би бол тэгэж боддیں۔ Одоо ингээд залуу амар эрт хүнтэй суухаар чи одоо жишээ нь нэг том зорилготой байвал тэрэндээ гаргах цаг чинь мэдээж одоо тал нь байхгүй болно гэсэн үг. Үлдсэнийг гэр бүлтэй зарцуулах ёстой байхгүй тий. Тэнд өөрхөдөө хариуцлагатай байх хэрэгтэй учраас тэгэхээр тэрийг айгуу сайн бодож байгаа одоо шийдвэрээ гаргах ёстой юм шиг санагддаг. Одоо хэрвээ би энэ хүнтэй суух юм бол за би одоо сурна гэж бодож исэн бол эсвэл ажиллана гэж бодож исэн бол тодорхой хэмжээний юм хийнэ гэж ботцсон байсан бол тэрний чинь цаг нь ингээ багсаа шүү гэдгээ амар сайн бодох хэрэгтэй. Хэрвээ окей хоёулангийн ингээд амжуулж чаднаа гэдгээ мэдж байгаа ч юм уу те. Тийм бол эрт сууж болно. Окей. Хувь хүн болгоны л тэр чин төлөвлөгөө байхгүй тий. Тэгтээ мэдээж гэр бүлтэй болсноор бид нэр одоо хүмүүс одоо ингээд нэг нохоо тийжих бол ингээд амар гоё гэл ингээд бодол зүгээр сэтгэлийн хөөрлөөр шууд ингээд нохоо аваад тийжчихдэг штэ. Гэтэл тэнд нөгөө нэг хариуцлага эзэн байх хариуцлага нь гарч ирдэг штэ. Одоо чинь нохоогоо салхилуулах хэвээр, хоолыг нэг өгөх хэвээр, усанд оруулах хэвээр, тариг нь хийх хэвээр гэдэг ч юм ингээд тиймэрхүү юмнуудаа төлөвлөж одоо нохоо тийжих хэрэгтэй шүү дээ. Тэнгууд манай одоо хүүхдүүд тэгдэг байхгүй юу? Гэртээ муур авмаар байна. Гэртээ муур тийжмээр байна. Одоо нохоо тийжмээр байна гэдэг. Тэнгууд би бол амьтан тийжихийг бол гоё гэж боддог. Ягаад тэгэхээр хүүхдүүд тэрийг чи хайрлна тий, халамж тавина. Тэндээс амар гоё юм сурна. Тэгтээ нөгөө талдаа хариуцлага байгаа байхгүй юу? Тэгэхээр би бүр амар жоохон хүүхдэд бол жишээ нь зүгээр тоглоом авч өгч байгаа биш байхгүй юу? Тэр чинь бүхэл бүтэн амьд тий, тэрийг хайрлна, халамжлна. Яг л сэтгэлээ гаргаал өвдчихгүй зовчихгүй гэл ингэн яг нэг хүүхэдтэй ялж байгаа юм шиг тийм болохоор тэрийг нөгөө айгу бодож байгаа шийдвэр гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгээд тэрэн шиг гэхдээ амар сэн жишээ авцсан бол sorry. Тэрэн шиг хүнтэй суухаар одоо жишээ нь тэр хүнд цаг зарцуулах хэрэгтэй. Гэр бүлтэй цаг зарцуулах хэрэгтэй. Тэр хоёр хүний зориг зүгтаа нэгтэй харж авах хэрэгтэй. Тэгэхээр өөртөө гэсэн цаг хугацаанаас чинь тодорхой хэмжээний цаг хугацаа гэр бүлд зарцуулагдах учраас тэрийг бодох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгж бодож байгаа. Харин тийм нөгөө нохоогоо тэ амар тэ гой санагддаг болохоор нохоогоо авангууд нөгөө нохоон жихэн нохоо амьдрал үтцсэн тэ нохоо амьдралаар амьдраад. Манай дүү яг тэгсэн шүү дээ. Манай баг дүү нэг 3 настай хата муур аавь гээд тэгээ муур аавж гэсэн чинь нөгөө би амар эсэргүүцчихсэн. Ягаад гэвэл тэр муурыг чин тий хооллох ёстой. Одоо тэр юуг н тоглуулж моглуулна, эрхлүүлнэ. Тэр бааз шийсийн цэвэрлэгээс авахуулаад тэгэл 3 настай хүчин тэрийг чадахгүй шүү дээ. Яаж ерөөсө бодохгүй төсөөлөөс нь байхгүй. Төсөөлт байх бол би амар эсэргүүцчихсэн. Тэгээд авсан л тэгээд сүүлд нь би өөрөө бараг тэр муурын бааз шийсийн цэвэрлээд анхаарах хэрэгтэй болсон байгаа. Тэг би ямар уралжсэн. Хариуцлага байхгүй. Тий. Тэгэхээр харин одоо яг багаас нь гоё амтныг хайрлаж байгаа тэр одоо юмыг сурах гэж байгаа бол мэдээж эцэг ихэн тэнд хариуцлага үлээгээд тэр бүх юмыг зохицуулаад тэгээд хүүхдтэй одоо жишээ нь хөрхөн гөлөг мөлөг нартай болгож болж байна. Гэхдээ ер нь бол яг альва тэр нөгөө тэрийг мэдж байгаа юм чинь одоо жишээ нь гэр бүлийн асуудал дээр жишээ нь ингээл тэр гэр бүлтэй цаг зарцуулах хэрэгтэй. Би өөрийнхөө нөгөө юм хийнэ гэж байгаа цагаасаа хуваалцна гэдгээ өөрөө төлөвлөхгүйгээсээ болоод дараа нь нөгөө гэр бүлийн асуудлууд жоохон гардаг юм шиг. Одоо жишээ нь чи намайг таахаа болчлоо ч юм уу, чи гэр бүлтэй анхаарахгүй байна ч юм уу тий. Тиймэрхүү маргаанууд бас их гардаг бах. Тэгээд бас нөгөө бид нар хүүхдтэй болохоосоо өмнө одоо нөгөө хинхнийг амар сайн таних хэрэгтэй санагддаг. Тэхийн тулд хоёр хүн хоёулахна амьдарч үзэхтэй. Хоёр өөр хүмүүжил байгаа штэ. Одоо жишээ нь нэг өөр гэр бүл төсцөн, нөгөө өөр гэр бүл төсцөн. Тэр хоёр гэр бүл чинь
хүмүүжлэн шал ондоо шүү дээ. Тэгээд тэр хоёр цугтаа ингээд ирэхээр би биэндээ зогцох хэрэг гардаг. Тэгэнгүүт шууд нөгөө тусдаа гараад ч юм уу хоёулаа нэг хэдэн жил мэл амьдарч үзэл тэ. Тэгэж мэгжээж одоо гэр бүл одоо хүүхэд мөхөдтэй болох хэрэгтэй санагдсан да. Тэр тийм шүү. Тэгээ би бинийгаа сайн еврейчүүд амар мундаг л да. Тэгээ би бинийгаа сайн таньдаг болохоор таних болохоор яг үеилүүдтэйгээ суудаг юм билээ. Тэгтээ тэгэл би ч нэг амар лагтаа ч юм яриад байгаа биш шүү. Энэ бол амьдралын дуршлаг. Би өөрөө нөгөө бас тийм юм тэгжэл амьдрсан хүн болохоор л зүгээр тэрийг тэгж харсан өнцгөөсөө ярьж байгаа шүү дээ. Миний өнцөг юу гэвэл одоо би чинь ер нь Европ школтой хүн болохоор ялангуяа герман школч германчууд ч амар хожуу гэрэлт хүнтэй суудаг гэрэлдэг. Тийм болохоор би өөрөө эхлээд яг өөрөө хийгээсэн юм хийгээд төлөвлөөд тэгээ тэрийг тодорхой хэмжээнд биелүүлсэний дараа бас нэг ясны тийм суурьтай фундамент одоо санхүүгийн ч юм уу одоо боловсролын бас тэгээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж гэр бүл бүтээмээр байгаа. Тэ ян зүр хүн болгонд өөр миний хувьд л. Тэгтээ яг уу ер нь бол нэг талаасаа ингээд Монголд ингээд нэг сони юм байгаа байхгүй юу? Одоо ингээд 20 гараад ирэнгүүт магадгүй цагаан сар мараар нөгөө хүмүүс яриад байдаг шин. Хүнтэй суусан уу гэж асуудаг ч гэдэг юм тий. Тэр нөгөө үзлүүдийг одоо бид нэр жоохон өөр болгох хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Одоо жишээлбэл 60 мар хөрөнгөт хүмүүс өстө хөгшин гэдэг ч юм уу. Европод тэр чинь хийж бүтээж байгаа нас байгаа даа шүү дээ. Одоо тийгонгууд Монголд одоо ингээл 20 гараал 25 үрээл яна чи 30 гарахасаа л өмнө хүнтэй суухгүй бол одоо хүн таахгүй мохгүй ч гэдэг юм уу те. Одоо хүүхд чи оройлоо ч гэдэг юм уу. Байнгын нэг тийм сонин юмнууд байгаад байгаа нас айгүй сонир л доо. Одоо нийгмээрээ тэгж хардаг ч юм уу. Одоо ингээд генерашн Z-с эхлээд тэр өөр болж байгаа байх гэж бодож байна. Ер нь бол яг уу зарим гэрлэж байгаа хүмүүс бас ашигтай тал байгаа штэ. Жишээлбэл одоо би 40 50 хүрэхэд миний хүүхэд одоо 20 30 мач хүрээд эхэлчин тийм. Тэгээ өөрөө ингээд боловсралтай болоод ажил төрлийг хэлж юм уу ингээд явхад би тэр үед бас өөрийнхөө хүссэн зүйлээ ингээд хийгээд тэр хүмүүс чинь ингээд дахиад гэр бүлмэлтэй болоод ингээд бие даагаад яваад төхөр би бас амар их тийм хүссэн юм хийх давуу тал гарч байгаа хгүй тийм минь хүүхэд эрт төрүүлснээр нөгөө талаасаа орой ингээд чинийхэр сууж байгаа хүмүүс бол яг залуу ийд хийж бүтээх насандаа бүр одоо тэр санхүүгийн эрхчлөлөнд хүрдэг ч юм уу тийм эсвэл амар тийм том зорилгоо биелүүлдэг ч юм уу тэрийг илүү сайн хийж чадаад байгаа хгүй. Тэгэнгүүтээ дараа нь гэр бүлтэй болонгууд магадгүй одоо хүүхдтэй эрт болсон орой болсон ямар ч ялгаагүй л дээ. Тэгээд яг хуу хүүхдтэй эрт болсон хүмүүсийн хувьд болохоор бас нөгөө тодорхой юмны цаг хугацаа маань л арай багасаж эхэлж байгаа. Тэрнээс биш нэг тийм амар ялгаатай юм бол биш шүү дээ тий. Тэгэл хүн болгоны амьдрал янз бүр. Тэгэл хүн болго өөртөө хүн хилээд угаасаа ингээл шууд ингээд тийм биш дээ гэдэг чихгүй шүү дээ тий. Мэдээж өөрөө ингээд бас ингээд тоолж үзээд тэгэл хүн болгон тэндээсээ сураал бас нэг өөр ингэсэн тийм ойлголттой бол амьдрал явж байгаа. Би Жаки болоод хариулъя. Бас тийм. За тэгээд тийм болохоор цэгид маш их баярлалаа. Сайхан ярьслаа. Тэгээд таад удахгүй цэги бит хоёрын подкастыг хүлээж аваарай. Тэгээд яг би яг үнэлсэн шиг видео description дээр манай channel-ыг 50 тийм болохоор төвчээртэй хүлээж аваарай. Бид тэр гоё контент хийх болно. Тэгээд цэгийн найздаа маш их баярлалаа. За баярлалаа. Би тэгээд сүүлд нөгөө яргаа захсын шоуг үзчихээ. Би ер нь зоологийн подкастыг амар үздэг шүү дээ. Бүх дугаарыг хай. Гэхдээ нөгөө тэрийг үзэж байгаад бас нэг сүүлд нэг юм зүгээр бодсон байхгүй тэр бас нэг хэлчихэ гэж бодоод ирсэн. Тэр нь болохоор хүмүүсийг нэг өөрөөрөө байх гэдэг шүү дээ. Тэгээ өөрөөрөө байх тэнгууд нөгөө талдаа за хоёр туйлд байна гэж бодоход нэг хүн өөрөөрөө ингээд 100% байгаад байдаг. Нөгөө талдаа болохоор бусдад тааруулдаг ийм хоёр туйл байлаа гэж бодоход би бас тэр хүмүүст ингээд айгу тааруулдаг хүн юм байна гэд бодоод тэгээд тэр яг яргаа загсын шоун дээр өөрийгөө
одоо амар амгалах, сэтгэлийн амар амгалан болох гэдэг тэр юмыг бас бодчоод сайн одоо бүх юм дээр өөрөөрөө байх ч юм эсвэл дандаа бусдад харуулах гэдгийг хоёрын яг балансыг ингэж барьж сурах юмсан гэж бас аюу боддог. Тэг би тэгтээ юу гэж бодож байгаа юм бэ гэвэл ер нь бол өөрөөрөө байх яадаг шалтгаалдаг. Жишээл найзуудтайгаа харьцсан бол өөрийнхөө байна. Тэр чинь харин яг баланслаад байгаа. Үгүй харин ажил дээр одоо жишээ нь тэгээ яг өөрийнхөө цэвэр үзэлт зарим ажлын одоо талбар дээр өөрөөрөө байх боломжгүй байдаг. Ягаад гэвэл үзэл бодлоо илэрхийлэн гоо тэр нь одоо компани эсрэг ч юм уу эсвэл аргын эсрэг явуулдаг ил хүн чинь чөлөөтэй юм хэлж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл тэ хаалгадах ч юм уу эсвэл хийлж болдгүй юм. Одоо юугийн тааруул гэдэг үлээ. Донжин та. Балансын тааруул. Балансын тааруул нийгэм бүр толгонд ороод ирчлээ. Манай цэгийн маань цааш нь үргэлжлүүллээ. Ер нь зогсоохоо боллоо. Манай цэгийн маань Дейл Карнегийн сургалтууд дээр сууж байсан. Бас хэрэглэгчийн сэтгэл хангамжийн сэтгэл ханамжийн олон жилийн туршлагатай үйлчилгээний салбарт ажиллаж байгаа. Ер нь яг ажлын талбар дээр бас мөн одоо тэг хувийн харилцаанд ер нь залуучуудад нэг зөвлөгөө өгч нь харилцааны тал дээр энэ бол бас миний бодлоор хамгийн чухал сэдвүүдийн нэг гэж би бодож байгаа. Харин сая толгонд ороод ирлээ. Би ч одоо өөрөө болохоор өөр мэрэгчлээ шүү дээ. Ер нь бол хятад талын орчуулагч гэдэг мэрэгчлээ тийм. Хятад орон судлаач гэдэг мэрэгчлээ. Тэгсэн мөртлөө одоо болохоор яг сургалтын мэрэгчлэлтэн гэдэг ажил хийж байгаа. Тэгээд ойлот хоёр ярьжсэн шүү дээ. Нөгөө туршлага шаардаад байдаг гэх. Тэрэн дээр бас нэг талаасаа би тэгж хэлмэр санагдсан байхгүй. Дөнгөж сургуулаа төгссөд ажилд орох гэж байгаа одоо залуучууд ажлыг голж болохгүй байхгүй. Би одоо амар лаг юм чинь би амар том газар л ажиллах хэрэгтэй эсвэл амар лаг одоо позишн дээр байх хэрэгтэй ч гэдэг юм тэгж болохгүй. Яг тиймэрхүү юм байж болно л та тохиолдол байж болно. Тэгтээ нөгөө эхэндээ ерөөсөө юм голохгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэл би бол анх үйлчлэгийн ажилд хийжсэн. Тэнгүүд нөгөө хүмүүстэй харилцаж эхлээд ямар хүнтэй яаж ярих хэрэгтэй юм бэ гэдэг юм сураал тэр чинь миний амьдралд ингээд цаашаа бүр амар том сургууль болж эхэлж байгаа юм тий. Тэгээ нөгөө сургуулаад хөсчүүд нэг дадлага хийж байгаа чи дахиад сураарай гэсэн шүү дээ. Тэгээ би одоо яг тийм хүсэлтэй байгаа. Ер нь бол их сургуулаа бакалавра хийсэн. Тэгээд ажлын туршлагатай болцсон. Одоо дахиад одоо сурмаар байгаа. Тэгэнгүүт яг тэр харилцааны суур юмыг бид нэр хаанаас ч авч болно. Харилцаа гэдэг бол ерөөсөө бүх юм дээр байгаа байхгүй. Би одоо зүгээр хувийн бизнес хийсэн ч эсвэл одоо нэг компанид ажилласан ч ямар ч тохиолдолд би зүгээр гэр бүл болсон ч дандаа харилцаа байгаа. Тэгэхээр энэ харилцааны нөгөө амар чухал зүйлүүд дээр бид нэр анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр зарим хүмүүс маань болохоор одоо жишээ нь юу гэдэг чинь харилцааны хувьд жоохон тоглолттой ч юм уу хэцүү байгаад байдаг. Тэрийг бол зүгээр хүмүүстэй харилцаар байгаад сурчиж болно. Хүн болгонд амар хэрэгтэй суур тийм юм зүйл нь баггүй. Тэгэхээр ямар ч ажил хийсэн, юу ч хийсэн дандаа л харилцаа байж байгаа. Тийм болохоор тэрэн дээр айгуу сайн анхаарах хэрэгтэй. Одоо сонсож сурах тий, хүнийг сонсох тий. Тэгээд зөрүүлээд одоо жишээ нь өөрийгөө илэрхийлж сурах. Тий. Тэр юмнууд амар чухал. Сонсох дээр одоо жишээ нь бид нар ингээл багасаа л сонсголтой төрж байгаа. Тэгэнгүүт тэр чинь нөгөө нэг бүр ур чадвар баггүй ууг нь бол жишээлбэл бид нар одоо listen гэж ярьдаг те. Нөгөө талдаа болохоор англи хэл дээр хоёр янзаар хэлдэг штеп. Listening нөгөөдг нь болохоор игдүүлээ. Гэхдээ юу hearing listening гэ хоёр янз байгаа байхгүй. Тэгээ hear гэдэг нь болохоор зүгээр л ингээд чихээрээ сонсоод байна те. Listening гэдэг нь бүр ойлгож сонсох. Анхаарал тавиад сонсох. Тэгэл нөгөө хүндээ анхаарах тэгэл өөрийгөө илэрхийлэх гэл зөндөл юмнууд байгаа л та. Тэгээд яг харилцаан дээр бол харилцааны ур чадвар
чадвар гэх юм уу. Тийм зүйл бол амар хэрэгтэй. Тэрэн дээр сурах зөндөө боломжууд байждаг. Одоо open mic дээр бид нар гараад ирдэг шүү дээ. Тэр чинь бас нэг бодлороо нөгөө өөрийгөө илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс нөгөө олонний өмнө байхасаа айцтайгаа нүүр тулаад бас ингээл ярьж сураалж юм. Зөндөө боломжууд байгаа open mic дээр очиж ч юм уу эсвэл зүгээр нэг дэлгүүрт ажилладаг ч юм уу тий. Тэгээ янз бүрийн юм бол байгаа харилцааны би бол юу гэж боддог гэвэл харилцааны надаас зөндөө сурах юм байгаа харилцааны тал дээр би бас алдаа хийдэг. Гэтэ юу гэвэл юу миний байр суурийг бол алдаа хийнгүүд нь тэрийг ухамсарлаад дахиж давтахгүй байхыг хичээдэг. Харилцаа яагаад чухал вэ гэвэл бид нар одоо хувь хүн гэдгээрээ бас ажил дээр ер нь бол хүнтэй харилцаж ажилдаг. Хүн болгоноор асуудал гардаг нь энгийн жишээтэй мөнгө зээлэхэд зээл гэдэг дуугаа артаа тэр. Хэдийг хоц. Одоо жишээ нь төгөөмөл юм гэвэл одоо хүмүүс нийгэм тэ мөнгө зээлж гэтэнгүүтээ нэг за тодорхой хугацаанд өгнө гэж хэлдэг үү. Тэгэнгүүтээ бас одоо жишээлбэл юу мөнгө одоо зээлэх дээр харилцааны талаас нь мөнгө зээлж чаддаг байдаг. Тэний айтайхан асуугач тэ сайн уу зээги найз нар нэм асуудаг чи нэг 4 хоногийн дотор нэг буцаагаад өгнө ийм мөнгө зээлж болчих уу найз нь цалин буунгууд нь яг шууд ингээд өгнө ингээд дийлж болно. Тэнгүүд зарим хүмүүс чинь яг бүр гойлог гууж байгаа мөртлөө тэрийг яг айтайхан нөгөө одоо хүнийг зөвшөөрөл тал дээр бодохгүй зүгээр нэг тийм алтай юм шиг гэж. Тий чиний дуун дээр угаасаа би үзэл бодлоо саналаа угаасаа хэлжсэн шүү дээ. Угаасаа чиний яг нөгөө өөрөө чинь амьдралд барьдаг үзэл бодол эднэр чинь яг тэнд явж байгаа хгүй. Тэнгууд Монголд болохоор зарим хүмүүс цаа сүртэй тий. Эсвэл чи надад зээлэх ёстой гэж амар албатай юм шиг харилцаад идэг те. Тэнгүүтээ бас одоо жишээ нь буцаагаад өгөх болохоор нэг хоногтоо өгөөгүй бол өгнө гэсэн хоногтоо өгөөг бол засвартай шүү дээ. Ганц нэг хоног мон гэж боддог ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байгаад идэг. Тэрийг уг нь бид нар ямар ч асуудал байсан харилцаагаар зохицуулж болж байгаа хгүй. Би ч хамруу зүгээр ингээд окей найз нь өнөөдөр өгнө гэж хэлсэн. Тэгтээ чадахгүй нэ. Найзд нь юм тулгараад байна. Би чамд маргааш болох уу? Нөгөөдөр болох уу гэд ингээд харилцах юм бол чи окей намайг ойлгох байхгүй. Гэтэл нөгөө гаргаж байгаа зан харилцаанд жоохон буруу те. Цаах ганц хоног сүртэй те. Ганц үлдэгэлээс би тэгэл олол өгч штэ ч юм уу те. Тиймэрхүү байдал маань ингээд нөгөө чиний одоо үзэл бодолтой зөрчилдөд яваад байгаа. Тэгээ монголчууд ер нь бас тиймэрхүү юм ихтэй байдаг юм аа. Ер нь тэгэхээр нөгөө бас харилцааны л жоохон доголдол уг нь ямар ч асуудал байсан бид нэр харилцаж хийдэж чадна. Яагаад дээр үес хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг байгаад идэх тийм те. Ярилцах юм бол ер нь юм юу ч хийдэж болдог л байхгүй те. Тэгээд зарим хүмүүс сайн ярьдгүй маа. Сайн. Ярихтаа асуудал. Тийм байгаа. Тэгээ тийм болохоор та бүхэн $100 үнэтэй цэгийн харилцааны тухай онлайн сургалтанд суугаарай. Гэтэ нэрээ юу харилцааны ур чадвар бол маш чухал. Ер нь 10 жилийн сургалт ер нь бүр хүн зааж өгөх юм бол нь бол юу л ирээдүйн амьдралд нь маш том хөрөнгө оруулалт болно. Яг за энийг ярина гэж бодвол яг төгсгөлт нь орж ирлээ. Энийг ярьсан би бол маш их баярлж байна. За одоо бол жихнээсээ төгсгөлөө. Тэгэд маш их баярлаа. Ажил үйлсэд нь бүх юмд нь үргэлж амжилт хүсдэг сайхныг хүсэн өрөөдөд тэгээд сайхан ярилцсанд найздаа маш их баярлаа. За баярлаа. Миний дугаарыг үзсэнд баярлаа. За тэгээд муухай комент бичээрэй. Муухай комент ямар ч муухай комент байхгүй ягаад гэвэл би бүх муухай комментуудыг устгадаг юм. За ашиг. За баярлалаа.